Хүүхэд тантай хамт жорсонд орохыг хүсэж байна. Яах ёстой вэ? Жаахан хүүхдүүд ээж хаасаа хаагаад асав барчихвас хаашаа явсныг нь ойлгох чадваргүй байдаг. Тэд бүр нэг хэстэйгээр би чамайг харахгүй бас чи байхгүй л гэж боддог. Тэгээд ч энэ зарчмаар хүүхдүүд нуугдаж тавсдаг юм. Би нүдээ дараад тэгэхээр чи намайг харахгүй гэж боддог. Ээж нь хаасууны цаана орж асав босох тэр мөчид хүүхдүүд айдас тавтдаг. Тиймээс тэд хаашаа хүчтэй тогшиж сандран хашгирдаг. Тэгвс яах вэ? Үнэн дээр энэ бос хүүхдийн насанд хүрсэн амьдралс зайлшгүй тохиолдохсоос аздагдах юм бэлтгэх юм. Одоо бага наснд нь та түүнд ийм мэдрэмжүүдтэй хэрхэн харьцахыг сурахад нь тусалж чадна. Та хийж хязгаараа хадгалж тэгтээ дэмжлэгтэй ээж байж чадна. Зүгээр л хүүхдэд юу болж байгааг нь ойлгуулж хийсээрэй. Би чамайг надтай хамт ариун цэврийн өрөө орохыг хориглосонд ихэд гомдож уурсаж байгааг чинь сонсож байна. Би гараа угаасныхаа дараа чамайг тэврээд тайвшруулсад чинь туссан. Харин одоо чамд намайг дагуулж ороогүй их гомдтой байна. Ийм яриан цаг хугацааны явцад хүүхдэд тэсвэрсхийн аргагүй айцыг нь өөрөө даван туулж чадхуйц дургуутсас болсон хувирахад туслана. Хэрвээ та хүүхдэд дэмжих хүч тэнхээ байхгүй бол өөр нэг насанд хүрсэн хүнээс тусламж хүсэх эсвэл хүүхдийг өөр зүйлд анхаарсыг нь сарниусаарай. Жишээ нь ариун цэврийн өрөөний хаасууны эсрэг талд сандас тавиад хүүхдээ суусгаж гал дээр нь тогсоо мөгч болно. Хүүхэд сандас дээрээ ээжидээ хүсэж сууна. Харин ээж нь бач ирэхэд тэд дахин муулсан. Ээжид зориулсан ариун цэврийн өрөө бос ариун базар юм. Энэ бос ээж ганцаараа өөртөө байх цөөн хитэн базрын мий юм.